За бүгдээрээ сайн байцгаана уу? Анх дахь зах зээл болон хоёр дахь зах зээл юу вэ гэсэн асуултууд маш их байдаг. Тэгэхээр анх дахь зах зээлийн хувьд болохоор тухайн компани маань олон нийтэд хувьцаагаа санал болгож оронд нь эргүүлээд мөнгө татахыг ер нь бол хийж байгаа. Тэгэхээр Ferrari компанид 2015 оны 10 дугаар сарын 20-нд олон нийтэд хувьцаагаа санал болгосон. Тухайн үед нэгж хувьцаагаа $52-оор үнэлээд нийт 1718 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийт 1718 сая ширхэг хувьцааг $52 дээр санал болгоод эргүүлээд нийт $893 сая долларыг татсан ийм компани болсон байна. Энэхүү IPO-ны үеэр Ferrari компани маань компанийхаа 10%-ийг зарсан байна. Тэгэхээр 10% нь $893 сая доллараар үнэлээд хөрөнгө оруулалт татсан гэсэн. Та доор холбоостой дарж тухайн компани үнэлгээ IPO хийсэн цагаас хойш ямархан үнэлгээнд хүрч нэмэгдсэн, томорсон гэдэг талаар мэдээллийг бас авах боломжтой. Тэгэхээр энэ компани маань ер нь бол 10% $893 саяар үнэлж ийн гэдэг маань ер нь бол нийт компани $8.9 тэрбум доллараар энэ компани үнэлсэн байна гэсэн. Тэгэхдээ тухайн үед хувьцааны ханш маань нэг $52 байсан гэж бодоод үзэхээр ер нь бол одоо энэ компани ханш бараг 160, 170, 80 орчим байгаа гэдэг үзэхээр ер нь бол $8.9 тэрбум гэдэг үнэлгээ маань бүр томорсоор байгаад бараг 3 дахин томроод ер нь бол $20 тэрбум доллараар үнэлэгдэх ийм компани болсон байна гэсэн. Тэгэхээр энэгээр та бүхэн ч мэдж байгаа бах Монголын хөрөнгөний зах зээл дээр ч гэсэн янз янзын IPO зүйлүүд болж байгаа. Тэгэхээр энэгээр энэ компаниуд маань яаж байгаа гэхээр компанийн тодорхой хувийг зараад эргүүлээд хөрөнгө оруулалт татж байгаа гэсэн компани байна. Энэ хөрөнгө оруулалт маань цаашаа тухайн компаниг томорход ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа өргөжүүлэх, үйлдвэр барих, эсвэл бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын тоог нэмэгдүүлэх гэх мэтлэн янз янзын тухайн ирээдүйд энэ компаниг илүү ашигтай болгоход хэрэгтэй санхүүжилтийг хувьцаагаа зарах байдлаар санал болгож байгаа гэсэн. Тэгэхээр олон нийтэд хувьцаагаа зарна гэдэг маань ерөнхийдөө бол тухайн компани бараг хамгийн байж болох одоо санхүүжилт татж болох том боломжуудынхаа нэгийг ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр түүхэндээ энэ компани маань одоо нэг удаа санхүүжилт татчихад дараа нь тодорхой хугацааны дараа өшөө компани томруулж үнэлгээг нь томруулсны дараа дахиад нэг тодорхой хэмжээнд хувьцаагаа зарахад өшөө санхүүжилт татах боломжтой. Тэгэхээр энэ хоёр цэгийн хооронд энэ компани хэр томорч чадж байна, хэр хурдтай томорч чадж байна гэдэг нь маш чухал. Тэгэхээр бас нэг гаргадаг алдаа нь юу гэхээр компаниуд сайн томорч чадаагүй, үнэлгээгээ сайн томруулж чадаагүй мөртлөө компанийн хувьцааг зарах гэдэг. Гэтэл тэр компани маань заавал хувьцаагаа зарахгүйгээр өөрөөрөө томроод явах боломжууд маш их байдаг. Одоо хамгийн энгийн жишээ бол заавал хувьцаа зарахгүйгээр бонд гаргах ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар банкнаас зээл авах, эсвэл хаа нэгтээс зээл авах журмаар тухайн компани маань төр хугацаанд санхүүжилт аваад орлого ашиг нэмэгдүүлээд эргүүлээд өөр төлбөрөөр төлөөд гих мэтчлийн иймэрхүү байдлаар бас яваад томрох боломжтой. IPO гаргах, анх дахь зах зээлээс мөнгө татах гэдэг маань ердөө тухайн компани маань нэг том боломжоо ашиглаж байгаа гэсэн үг болчихж байгаа. За хоёр дахь зах зээлийн арилжаа гэж байна. Хоёр дахь зах зээлийн арилжаа маань тухайн компани хувьцаа анх дахь зах зээлээр дамжаад хөрөнгөний бирж дээр зарагдлаа. Гэтэл хоёр дахь зах зээл дээр болохоор зөвхөн тухайн хувьцааг худалдаж авсан хүн нөгөө хүндээ хувьцаагаа худалдаж авч зарж байгааг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр та хувьцааг худалдаж авснараа тухайн компанид мөнгө оруулж байгаа гэсэн үг биш. Зүгээр л өөр нэг хүний барьж исэн авсан хувьцааг л та мөнгө төлөөд худалдаж авч байгаа адилхан. Нөгөө талд зарж байгаа хүн маань таны өгсөн мөнгийг эргүүлж аваад энэ хувьцаа энэ компанитай ямар ч холбогдлого болж байгаа гэсэн үг. За тэгэхээр энгийнээр тайлбарлахад IPO болон анх дахь зах зээл болон хоёр дахь зах зээлийн утга учир юм байна. Баярлалаа.